16-аас 18-тай Монгол охидод 200 мянган төгрөг өгтөл алцаагаа дэлгэж хөвтөд нохоо шиг нөхцдөг юм да хэмээн сайргаж хэлсэн тухай мэдээлэл нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хүмүүд ардчилсан намын гишүүн Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Мурат тэрээр одоо сэтгүүлч майд цэцэгтэй зараг үүсгэж хувийн мэдээллийг минь хууль бусаар олж аван олон нийтэд дэлгэсэн гэх хэрэгээр цагдаад өгч эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр удааран зүтгүүлж байгаагаад энэ тухайга эд бах болгож шүүгч нар ардчилсан намын хэмжин чи яаж ядах вэ хэмээн амраг бахыг гүйлдэ томорч яваа юм гин. Монгол ардын нам бандаж тулгыгаа хууль намын дагуу чөлөөлөд явуулчихсан. Харин ардчилсан нам боожгоо тас алхаад буруу хараас суучглаа. Боожгоо бариулсан гишүүн нь үннийг дэлгэсэн сэтгүүлчийг ичиг нүүр эмээх сэтгэлгүйгээр ял өгүүлэхээр намаараа төрийн барин агсарч яваа тухай эртний амраг бахыг гүйлэн ярьслаа өгчээ. Хүн бол ямар нэгэн хүнээр зодуулахад хажуудаа хид хідэн одоо хөндлөнгийн хүмүүсийг байлгаж тийх ёстой юм шиг байгаа. Дуудаж аваад одоо би энэ хүнээр зодуулах гэдэг байгаа шүү Тэгэхгүй бол одоо өчигдрийн хэргийг тэгж шийдсэн шүү дээ. Энэ ёс бус зургуудыг надад явуулсан, илгээсэн, олон мессеж бичсэн нь бол бодит үнэн. Гэхдээ Мурат бол надад мессеж бичсэн байдаг. Шүүх рүү орвол би ялан шүү. Шүүхэд орвол ёстой гоё. Яагаад тэгэхээр шүүх засаглал миний талд байна. Ихэнх шүүгчд нь ардчилсан намынх би бол улсын хурлын одоо халдшгүй бүрэн эрхтэй хүн гэж надад бичсэн мессеж нь байгаа. Би тэрийг бол холбогдох одоо сайтуудад тавих гэж байгаа орчуулад тэгээд Монголын охид эмэгтэйчүүдийг олон удаа доромжилсан За ийм байна. Эндээс харуул үнэн хэрэг дээрээ дан ганц Муратч биш. Ардчилсан нам сэтгүүлчийг шоронд хийхээр зараг мэдүүлж яваа хэрэг болох гээд байна. Намын дарга нь хүний айманд хурж орон шоронд орж байсан эрүүгийн гэмт хэрэгтэн байсан тухай мэдээлүүд шинээрээ байхад намын гишүүн нь ардчилсан намын шүүгчнэр намайг дэмжнэ. Шүүхтэр очивол ёстой гоё хэмээн алгаа тарчил явдаг. Таарсан ч таар шууданууд юм да. За тэгээд тэр дээрээс нь өмөрч хамгаалж хэрүүлж сэтгүүлчийг доромжлоод байгаа хүн ч бас өөдтэй биш. Төрийн форум өмсгөөрөө түүгээрээ төрийн барин хүн зодож гэмтэн. Түүнээс нь айхгүй болохоор зэвсэг хэрэглэн дээрлэх гэж байж ял авна. Арай өөр газар оруулаад өгөхлөөр хятадуудаас хахуул авч байж гардуулаад бас ял авна. Юм үзээгүй хүн гэж тийм. Тэр нь чаавс 5 сая төгрөг. Тэр нөгөө өмөрч хамгаалж амин тэмцээд байгаа Мурат Бахидгүл хоёрын ядчил 60 сая төгрөгөн дээр хэлдээд байгаа юм шүү дээ. Нөгөөдгөө бодвол арай том дуурч байгаа юм. Төрийн байгууллага тоогоод ажиллаа хийх гэхлээр цол хэрэгмээ хавраалгаж хөгөөд хэлгэн. За ер нь нэг иймэрхүү. За энэ ч яг ахин хэлий. Монгол ардын нам бандаашаа хойлонд нь даатгаад хатгаа шахсан. Одоо тэдэнтэй яриад байх юм алга. Ардчилсан нам харин боожгоо тас зуурчаад буруу харан гар хангалах хийдсэн. 20 оны сонгуулиар дур тавьсан боожгоо тэврээд төмөн олны юм булаагаа дэлгэн чичлүүлж явах ёроолыг танаа нам дэвшүүлье.